Баярлалаа. Би өдөр бүр CU-гаар үйлчлүүлдэг. CU-гийн өнөөдрийн амжилтыг бүтээж байгаа эрх мөцтэй CU подкастаар уулзцгаая. Сайн байцгаана уу эрх мөндөд сонсогчдоо, та бүхэнд энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд CU подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Уламжлал ясаараа би зочинтойгоо сууж байна. Тэгээд бид тээр маш сайхан гайхалтай яриануудыг өрнүүлэх болно. Ингээд CU подкастаа хамт байгаарай. За анх удаа CU подкастыг сонсож байгаа хүмүүстээ би бас жижигхэн интро өгч бас зочиндоо жоохон интро өгч гэж бодож байна. Бид нар сар болгон нэг дугаар гаргаж байгаа. За сар болгон дугаар гаргахдаа бид нар CU-гийн одоо хамгийн алдартай тий хамгийн ажлыг мушгигч тий хамгийн ажлыг бүр ингээд баацдаг, гашраадаг тийм хүмүүсийг бид нар урьж оролцуулаад тухайн хүнийх нь ажлын дуршлаг, карьер болон за дээрэс нь яг одоо ажиллаж байгаа тухайн позишн тий тэр ажил нь ямар үүрэгтэй оролцоотой явдггүй тэгээд тэрний гой талууд нь, сул талууд нь тэгээд нийгмийн асуудлуудыг шийдэж байгаа ажлуудын талаар нь бид нар ярилцдаг ийм дугаар байгаа гэсэн үг, ийм подкаст байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр талаар хоёлаа ярилцсан. Тэгээд өмнөх дугааруудыг үзээг бол та үзээрэй, үргэлжлүүлээд зочноо танилцуулъя. Тэгээд CU-гийн төслийн гүйцэтгэх, төслийн удирдагч Номин Зол маань бидний урилгыг авч хүлээж ирсэн байна. Баяр хүргэе. Баярлалаа. За урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тий. Танилцуулга нэлээ чанга авчих шиг байлаа тий. За Номин Зол ямар ажил хийдэг вэ? CU-д хэр удаж байна? За CU-д ороод одоо баг 3 жил гараа явж байна. 3 жил хагас. Тэгэхэж баг бүтэн байсан гэсэн үг юм шүү дээ. Тий. Одоо анх намайг орох чинь 20 дэлгүүртэйсэн. Одоо бараг 200 орчим жил гол төгчийн тий. Ер нь бол бүх цаг хугацаанд нь бараг байсан да. Тий. Анхны 7-оос хойших улсууд юм уу да. Тий. За одоо хийж байгаа ажил маань бол төслийн лид буюу төслийн удирдагч. Энэ дээр болохоор IT-гийн буюу мэдээлэл технологийн ингээд гол систем шинжлэх юм ажил төслийг одоо удирдан зохион байгуулж ажиллаж байгаа. Яг одоо. За хоёлаа нөгөө нарийн мэрэгжлийн ажлууд руу жоохон сүүл рүү орно. Тэгэхээр тэрнээс өмнө ер нь яаж CU руу орох болов те энэ бол яг энэ подкастн дээр асууж байгаа хамгийн ихний асуултуудын нэг байгаа, нэг ямар нэгэн шалтгаантай байгаа. Дээрэс нь яагаад бас CU-д байгаад байна те. Энэ групп компанид энэ гэр бүлд яагаад байгаад байгаа гэдэг талаараа бүр ихнээс нь ойлоо яри. Анх яг ажлын гараа хаанаас эхлэв? За анх ажлын гараагаа Energy Source гэдэг Монголын хамгийн том уулуурхайн компани нэг одоо Хонконгийн биржтэй бүртгэлтэй юм компани байгаа. Энэ компанид ажиллаад би 5 жил ажилласан тэнд. Маш их туршлага тэгээд одоо яаж ажилтгуу одоо ер нь яаж те сайн ажилтан байхын одоо бүх зүйлээ тэр компаниас сурсан. Тэгээд мастера хийгээд Австралиас мастера хийж ирчээд эренгүүтээ ер нь бодсон л да. Одоо арай өөр төрлийн компанид өөр төрлийн калчуртай компанид ажиллаж үзээгээд нэлээд олон компаниар би явж одоо судалж үзсэн. Нэгэнд л өөрийнхөө залуу хүн цагаа зарцуулах байгаа тий энэ чинь айгүй чухал шийдвэр тий бараг л гэрлэлтээс найгуурах дараагийн шийдвэрийг би одоо ажлын байрны шийдвэр юм болоо гэж боддөө шүү дээ. Залуу хүн цагаа зарцуулах, сайн газар зарцуулах хэрэгтэй гэж боддог. Хувьдаа бол үр бүтээлтэй өөрийнхөө дуртай газар цагаа өргөх ёстой болов нэгэн тал зарцуулж байгаа их. За ингээд нэлийн утсын олон компани утсан. Тэгээд энэ дундаас явж байгаад CU буюу Central Express гэдэг компанийг сонгосон. Яагаад тэгэхээр яг нэгдүгээрт нь миний нөгөө хуучин ажиллаж байсан хамтран ажиллагч маань айгүйх ам сайтайсан. Энэ айгүй сайн компани, менежмент айгүй сайтай, хүмүүс нь айгүй сайн, шин. Хоёрдугаарт миний харсан юм болохоор convenience зах зээл яг дөнгөж Монгол руу нэвтрээд convenience өөрөө яг хүмүүс ингээд зүгээр дэлгүүр гэж хардаг. Гэтэ энэний цаана асар том өөрчлөлт явж байдаг. Нийгмийн одоо том асуудлууд энэ дэлгүүрийн жижигхэн одоо цэгийг дагаад өөрчлөгдөж идэг. Тэгэхээр яг тэр байдлыг би олж харсан. Энэ ингээд магадгүй 100 бол яах вэ? 200 бол яах вэ? 1000 дэлгүүрт бол яах вэ? Бид нар юуг өөрчилж чадах вэ? Монголын нийгэм дутагдаад байгаа одоо тэр сайн үйлчилгээ, сайн хандлага, сайн ажилтан, тэгээ бүр сайн хэрэглэгч, бүр нөгөө тал руу ярих юм бол бүр сайн хэрэглэгчтэй. Энэ сайн хэрэглээ. Ингээ энэ бүх юм ингээ үүсэх юм байна. Чи өөрөө ингээ амар одоо exponential гэж ярьдаг те. Тесрэлттэй, нөлөө ихтэй. Тэгээ нөгөө талдаа миний яг хувьтай бодож явдаг юм нь нийгэм дээр бид нийгмийг ингээ архитектор нь болж ажилладаг юм шиг санагддаг. Яг convenience business руу. Convenience гэхээр одоо яг ямар дэлгүүрийн convenience гэж нэрлэдэг аа. Ямарыг нь одоо зүгээр ингийн мини маркет бидний мэддэг те
байрны боломд байдаг мини маркет, сквал маркет ч юм уу супермаркет гэж нэрлэдэг та. Тэгэхээр энэ convenience гэдэг үгийг та нэг биднэрт нэг аягүй сайн ойлгохоор тайлбарлаач тэгв. Гоё асуулт тийм. Convenience гэдэг үг бодол яг Монгол руу шууд орчуулах юм бол аян тухтай дэлгүүр гэж нэрлэдэг байгаа. Гэтэ энэний цаана болохоор амар том концепт тийм агуулга явж байдаг. Хүн ороод маш олон төрлийн асуудлыг маш богино хугацаанд шийдэх боломжтой тэр цэгийг convenience гэж нэрлэдэг. Санаа нь бол энэ нь болохоор ямар төрлийн асуудал вэ гэхээр одоо өлсөх, цангах, ядрах дахиад одоо 0 ормоор байх ч юм уу яаралтай юм хэрэгцээнүүд байна миний умсны утга байхгүй байна ч юм уу юм яаралтай асуудлаа шийдэг. За бүр энэ convenience одоо хөгцсөн газар бүр яадаг вэ гэхээр одоо банк одоо үйлчлэгээний газрууд одоо билет одоо дээр нь усны мөнгө, цахилгааны мөнгө бүх зүйлүүдээ энэ газар руу ороод ингээд төлдөг, шийддэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо байгаа бүстэй одоо эн чинь хаашаашаа 1 км 500 м нөлөөлж байгаа шүү дээ. Тэр бүстэй одоо асуудлын шийдэж өгдөг тэр жижигхэн цэг байдаг. Гэхдээ энэ юм том байх албагүй байна. Энэ ингээд амар жижигхэн боловч маш их юм юутэй эргэл зайтай тэгээд маш үр дүнтэй ажиллаж болох юм байна гэдэг жишээг бол одоо convince өөрөө харуулж байдаг. Яг тэр байдлаар нь ингээд Монголдо оруулж ирээд ингээд хийж байгаа бизнес юм уу да. Солонгос кинон дээр CEO гарсан ч одоо бүр айгаа дотн харагдаад байдаг болчихсон шүү дээ. Тэр ногоон гэрлэн харагдгаараа. Манайхад харагдаг. Бид өөрсдөө өмчлөд байгаа юм шүү тий баг. CEO-д ороод анхны хийсэн ажил юу вэ? Дотроо бас би таныг нэлээд хэдэн position нас цаашаа сольсон гэж дөрөв хоёлаа ярилцчихсэн. Тэгэхээр тэр позишнуудын тухай, шилжилтүүдийнхаа тухай яриач төхөө илүү нөгөө хуухны карьер талаас нь бас илүү яриул бас бидэрт илүү сонирхолтой байж магадгүй байна. Тийм анх болохоор энэ Central Expert-ээр ERP системийг сайжруулах юм төслөөсөн. Бас IT-ийн төслөөсөн яг гэхэндээ бол тэгээд энэ төслийг аваад төслийн баг маань байгуулагдаад бас яг ингэ ажиллаж исэн. Тэгээд энэ төсөл төр чинь болохоор бид нэр гадны яс компаниудтай хамтарч ажиллаж байдаг. Энэ чинь гадны систем учраас. Тэгээд тэрнэр бас нэлээд сорилттой тулгарсан гадны компаниудтай хамт. Тэгээд энэ тэр системээ Монголд яаж нутагтжуулах уу? Яаж олон дэлгүүр дээр хүртээмжтэй болох уу гэдэг иймэрхүү асуудал дээр. Тэгээд ажиллаж агаад төслийн айгуу гаггүй амжилттай дуусгаад тэгээд дараа нь болохоор стратеги төлөвлөлт хариуцсан ахлах менежер гэдэг албан тушаал дээр очсон. Тэгээ энэ дээр болохоор билүү компани одоо нөгөө стратеги бодлого төлөвлөлт ийм дээр ажиллаад бас 1 жил гараа ажилласан юм байна. Тэгээд ERP-г нь янзлсан байна те CEO-г янзлаад дуусгацсан. IT-г нь одоо шилжүүлсэн те. Илүү автоматик болгосон байна. Артлынх нь системүүдийг гэсэн үг шүү дээ. ERP-г одоо монголоор орчуулах юм бол илүү товчхоноор явах юм бол зүгээр л компани артлын тэр чигтээ технологийн дид бүтцүүдийг нь шийдсэн гэх юм уу? Яг ERP гэж бид нар тухайн үедээ нэрлэжсэн. За яг энийг яг ярих юм бол дотоод систем, компани дотоод систем. Энэ гэхдээ өөрөө маш олон төрлийн үйл ажиллагааг хамардаг. Одоо санхүү бүртгэл, одоо бараа бүртгэлтэй merchandising гэж нэрлэдэг байдаг. Цаг бүртгэл. Хүний нөөц цаг бүртгэл нь болохоор тусдаа арайд нэг тийм үндсэн үйл ажиллагааг хамарсан. Тэгээд дэлгүүрийн үйл ажиллагааг бас хамарсан. Ингээд борлуулалт давхар Дэс бол хамгийн том шүү дээ. Борлуулалт хамарсан. Өөрөөр хэлбэл ийм яг ийм дотоод ийм үндсэн системээ одоо бид нэр сайжруулах байсан. Тэгээд тэрэн дээр тэр төсөл дээр бол орж ижилсэн. Яг уу үндсэн нь бол энэ систем нь бол ингээд нэг ахтагч байдлаар орцсон. Гэтэ сайжруулалт тасрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо нөгөө аппийн тийм хувилбар 2.0 гарлаа хэлдэг штэ. Яг тэр шиг л тийм бизнес. Тэгэхээр дараа нь бизнесийн стратеги руу орсон байна те. Шилжсэн байна. ERP-гээс тийш шилжсэн байна. Тэгэхээр бизнес стратеги гэдэг чинь өөрөө бас нэлээд том цар хүрээнд шаардлагатай болно. Айгу тийм өргөн цар хүрээний ажлуудыг хийх шаардлагатай болдог позишн штэ те. Албан тушаал. Тэгэхээр тэнд очиод юу хийв? Тэнд очиод чинь жинхэнэ нөгөө юутай тулгархад гэдэг шиг сорилт болсон л доо. Яг би өөрөө нэг мастер хийхдээ бизнес скул гэдэг бизнес сургалтанд сурсан байсан болохоор бас харьцангуй гайгүй. Гэхдээ энэ дээр бол стратеги төлөвлөлт, бодлого төлөвлөлтөөр илүү хамгийн чухал юм нь болохоор компанийнхаа дотор болж байгаа бүх үйл ажиллагааг одоо ойлгоод мэдээд зангидаад тэгээд тэрэн дээр өөрсдөө ингээ бодлого боловсруулад одоо цаашаа яаж алах юм бэ? Аль замаар явах юм бэ гэдгийг ингээ шийдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр аль нөгөө нэг ERP гэдээ яриад байгаа тийм системийн хөгжүүлэлт одоо тэр нэвтрүүлэлтэн дээр ажилласан болохоор
илүү нөгөө нэг энэ компани дотор ийм болоод байна гэдгээ ингээд аягүй сайн ойлгоцсон. Тэгээ тэр мэдлэг маань өөрөө надад ингээд бас хэрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр өмнөх тэр мэдлэгээ аваад дээр нь бас мэдээж эн чинь сурсан битсэн зүйлүүдээ ашиглаад тэгээд стратеги бодлого төлөвлөлтөн дээр болж ил гараа ажилласан. Тэгэл ер нь л нөгөө эн чинь ямар ажил вэ гэхээр бизнес төлөвлөгөө гэж боловсруулдаг. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу аль бэлцүүтэйгээ хамтран ажилладаг. Энэ төлөвлөгөөгөө одоо яаж хийх вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэх хэрэгжүүлэлтэн дээрээ хяналтаа тавиад ингээд ажилладаг юм ажил байсан. За тэгээд тэрний дараа алдсан байна. Тэрний дараа борлуулалт үйлчилгээний албад руу шилжиж ажилласан. Борлуулалт үйлчилгээний хаалбыг ахалж ажилласан. Энэ ажил болохоор бүр яг бас маш өөр төрлийн ажил. Ямар вэ гэсэн чинь өмнө чинь би чинь те нэг юм 20 хүнтэй баг ч юм уу 30 хүнтэй багтай ингээд ажиллаж исэн чинь борлуулалт үйлчилгээний баг руу орсон чинь 1000 хүнтэй баг болсон. Тэгээд фронтын хүмүүстэй ажиллана гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо манай одоо яг хэрэглэгчтэйгээ яг ингээд харилцаад ажиллаж байгаа бүх дэлгүүрийн ажилтнуудыгаа үйл ажиллагаан дээр ингээд төлөвлөж ажиллана гэсэн. Тэгээ энэ бол яг бидний нөгөө нэг үндсэн үйл ажиллагаа, үндсэн одоо нөгөө компани хамгийн гол үндсэн үйл ажиллагаа шүү дээ. Тэгээ энэ дээр бол ерөөсөө асар их юм сурсан, асар их юм ойлгосон. Тэгээд бас дахиад өмнөх хоёр одоо юу гэдэг ажлынхаа туршлагыг ингээл ашиглаад дахиад энэ дээр те юу хийж болох уу? Яавал одоо энэ ингээ сайжрах уу гэдэг дээр бас нэлээд ажилласан. Тэгээд яг ковид үедээ орж таарад бас нэлээд ачааллавсан. Тэгээд тэрнээс айцсан байх. Тэгээд амралтаа авсан. Урт хугацаанд амарчаад тэгээд дахиж орж ирээд одоо болохоор яг энэ ажлаа хийж байгаа. CEO-гийн хүмүүстэй ярихаар ихэнхдээ дандаа бас өөр позишнд байж байгаа. Тэгээд дараагийнхаа позишн руу шилжсэн ийм түүхүүд бол бас нэлээд тавтагдчихж байгаа л да. Тэгэхээр танай байгууллагын нэг ийм соёл байгаад байгаа шүү дээ, тий. Дотроосоо хүнээ бас ингээ сайжруулад авах, тий. Ур чадварыг арай өөр газарт ашиглаад тэр цаар хүргээ тэлэх. CEO бол асар хурцтай хөгжиж байгаа компаниудын нэг өнгөрсөн жилүүдэд ялангуяа өнгөрсөн 3 жилийн хугацаанд 4 жилийн хугацаанд бол өсөлтөөрөө бол яг стартап шиг өсөлт үзүүлсэн компани л да яхаарахгүй салбараа нээхээс ахуулаад тий. За тэгээд франчайзууд оруулж ирэхээс ахуулаад тийм үү. Тэгээд нөгөө нийгэмд үзүүлж байгаа импактууд бол маш их байсан. Сүүлийн бидний 2-3 жилийн амьдрал бол яг энэ CEO-гээр төсөөлөхгүйгээр аргагүй болчихлоо шүү дээ тий. Өмнө бид нар бол арай өөндөө дэлгүүрийн амьдралтай байсан. Зөвхөн дэлгүүрийн амьдрал гэж ярих юм бол одоо нэг арай өөр дэлгүүрийн хэм маягтай соёлтой болчиход байна. Тэгэхээр энийг дэлгэрүүлэхээс ахуулаад CEO-гийн үзүүлж байгаа өр нөлөө маань яг л стартап шиг өндөр хурд үзүүлж явж байна л та. Тэгэхээр яг энэ үзүүлж байгаа хурд тэгээд бас энэ дотоодоо ажиллаж байгаа энэ соёлууд маань өөрөө энэ ондоо байгаад байна бусад компаниас. Тэгэхээр энэ соёл, энэ аргачлалын тухай та бас бидэрт хуваалцаач. Ер нь CEO яг ямар хөө соёлтой компани байгаад байна. CEO за соёл бол ер нь л эерэг, маш эерэг. Би бол одоо нэг үгээр хэлээ гэвэл маш эерэг соёлтой. Тэгээ бид нар яг нөгөө дотроо аллаар ийм 7 төрлийн одоо үнд зүйлээ баримталдаг, ажилдаг те тэрийг юм өгдөг. Тэрийг харуул нэлээд удах. Гэтэ миний хувьд бол ингээд нийлүүлээ харах юм бол маш эерэг. Энэ одоо нийгэмдэр бол гой сайхан юм хий гэсэн одоо зүг рүү одоо манай залуучууд бүгдээрээ ингээ харсан. Тэгээ тэр зүг рүү ингээд бүүндээ ингээ харсан болохоор дотроо ингээд ажиллахад аяг амар байдаг. Гэтэ нөгөө талдаа харах юм бол асар их сорилт байдаг. Манай одоо конвенс ч өөрөө яг харах юм бол нэг хүнээс хамаарсан нэг хүний ажил ерөөсөө байна гэж байхгүй. Дандаа ингээд асар их нөө сүлжээ шиг те хооронд ингээ холбогдсон. Би юм хийлээхт миний ажил дараагийн 5 хүнд нөлөөлнө, 10 хүнд нөлөөлнө те. Миний дээр байгаа хүмүүс, доор байгаа хүмүүс ингээл айгүйх нөлөөлдөг. Тийм болохоор тэрийгээ дагаад ингээд өөрөө ингээд дотор нь ингээ ороод тэр нөгөө ажлынхаа ингээд асуудлыг шийдэхин төлөө ингээ хүн болго ингээд зүтгэж эхэлдэг. Тэгээд ингээд сүүл рүүгээ бид нар чинь ингээд тэгтээ яг энэ хугацаатай зэрэгцээд маань дэлгүүрийн тоо ингээл тасралтгүй нэмэгдээд байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар ингээд нэг юмыг сурчлаа за одоо болчлоо гэж сууй гэхээр угаасаа ямар ч тийм боломж авахгүй. Ажил нь өөрөө ингээд байн гэж бид нарыг ингээд өсөлтөнд ингээд тэмүүлүүлж яадаг. Тэгэхээр тэрийгээ дагаад бид нар ингээд ерөөсөө асар хурдтай. Тэгээд хамгийн гол нь багийн ажиллагаа сайтай. Тэгэл шийдвэрч байсан тий одоо асуудалж байсан аль болох ингээд хурдтай шийдээд би биентэйгээ ингээд цогцоод тэгээ явъя гэдэг. Гэхдээ энэ дээр хамгийн чухал нь бид нар нөгөө нэг айгүй зөв сайн мик гэж байгаа гэдэг ихтгэл үнэмшил байгаа болохоор тэр маань айгүй сайн ажиллаад байдаг. Ер нь аль калчраа төлөвлөл тийм
хооронд асар их сүлжигдсэн юмд донд ингээд бөөндөө ингээд хөдөлж байгаа юм байдлаар л төсөөлөн дөө. Та айг бол бага өдөрчж явдаг байх. Тэгэхээр одоо л би ч гэсэн өөрөө бизнесийн хүн. Бизнесийн талбар дээр хамгийн их гарч байгаа нэг асуудал нь хүний нөөцийн асуудал шүү дээ, тий. Сайн хүмүүсээ нэгнээсээ бид нар хулгайлж байна, тий. Нэгнээсээ зулгаач байна. Өдөр болгоныг лүгээ залгаал чи нанаас гарчааш манах ингэж чинь тэгж ийн гээл, тий. Ингээл иймэрхүү үйл явцад шилжилтүүд бол маш их явагддаг л та. Тэгээд угаасаа байдаг л процессуудын нэг бах ялангуяа өнөөгийн Монголын бизнесийн орчинд бид нар сайн хүн бол маш хэрэгтэй байна. Тэгэхээр сайн хүмүүсийг яаж олж авч ийн, дээрэс нь бас сайн хүмүүсийг одоо яаж тогтоож байна, тий. Тэр арга аргачлалаасаа бид нарт бас хуваалцаач. За сайн хүмүүсийг олох бол угаасаа хамгийн хэцүү. Ер нь л тэгээд өөрөө ингэж боддог. Одоо хүм хийж байгаа бизнесийг хараад сайн хүмүүс татагдах магадлал өндөр байдаг. Бид нар одоо өөрсдөө сайн байх юм бол сайн хүмүүс дагаад орж ирэх магадлал өндөр болдог. Тэгэхээр бид нар нэг өөрсдөө сайн байх хэрэгтэй. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь ингээд бид нар ингээд өөрсдөө тэр хүний чи ятгаад синхруулээд одоо янз бүрийн юм одоо амлаад гэдэг юм уу те. За оруулж ирлээ гэж бодъё те. Ингээд тэгэнгүүт хоёрдугаарт нь бид нар яаж тэр хүнийг ингээд сайн хүнээ бид нар барьт юм бэ гэвэл карьер талдаа манай тасар өндөр боломжууд байдаг. Одоо би их чинь сая 4 өөр төрлийн албан тушаал ашиж үзсэн байгаа. Чин цаанаа ингээд нэг компанид байгаа юм шиг харагдаж байгаа боловч би өөрөө айгүй олон төрлийн ажил хийж үзсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь миний хувийн хөгжил талдаа маш их одоо хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо би ерөөсөө уйдах за яад юм бэлээ гэж хүнд бодол төрдөг шүү дээ. Эргэлзэх. Энэ бодол одоо төрөх ямарч боломжгүй болтол одоо ингэж ажил маань өөрөө намайг сорж идэг болохоор ингэ байдаг. За яг нэг төрлийн яг тийм нэг төрлийн албан тушаал байж болно. Гэхдээ л бидний нөгөө нэг хийдэг төрлийн ажлууд маань, таскууд маань маш өөр байдаг. Жил болгон одоо заримдаа ингээл шинэ төрлийн таскууд орж ирдэг болохоор асар сонирхолтой. Тэгээд дахиад сайн үнэ хадгалж байгаа юм бол ерөөсө калч нөгөө түрүүний яриадсан те ингээ эрг урамсгалтай хамт олон байна. Тэгээ манай захирлууд одоо удирдлагууд ч гэдэг юм уу те гаргаж байгаа тэдний юм зан хандлага бол одоо ерөөсө залуу хүний дэмжин те карьерийн өсгөн хөгжүүлнэ байржуулна. Энэ бид нар бол ингээ бүгдээ ингээ нэг гэр бүл гэдэг энэ одоо хандлага бол маш хүчтэй байдаг. Энэ өөрөө бас сайн хүмүүсээ барьж тогтоод юм болоо гэж боддог. Би CU-гийн талаар бол асар их мэдээллийг цуглуулж байгаа. Одоо жилийн дараа гэхэд би бол бүр их мэдээлэлтэй болох бах. Тэгээд CU-гийн асуулт хариултын тэмцээн болох юм бол наагдуудаарай. Өмнө нь бол яг хэрэглэгчийн талаас нь маш их мэдээллийг цуглуулдаг байсан. Миний үндсэн ажил бол дандаа хэрэглэгчтэй харьцах, хэрэглэгчийн зан үйлийг тодорхойлох тийм ажлуудыг хийдэг. За тэгээд эхлэнгүүт энэ бизнес маань өөрөө хэрэглэгчтэй байнга ажиллаа байж байгаа. Convenience store-ийн юм зах зээлийг эзлээ явж байгаа. За салбар нэгээд явах нь айгу ойлгомжтой. Үргэлжлүүлээд бас ямар бизнес модель руу та бүхэн орж ийн. Жишээл илүү нөгөө нэг төслийн менежер тал руугаа явж байгаа. Тэгэхээр чам дээр шин төслүүд би очдөг байх гэж бодод байна л да. Тэгээ дараагийн стратегийн шин төслүүд хэрэгжүүлэх төслүүд. Тэгэхээр ямар шин содон биднэрт хэлж болох үс мэдээллүүд чамд байна. Одоо яг нөгөө нэг төрөний хэлсэн те бид нар тухайн одоо дэлгүүр агаагсагтээ маш олон төрлийн асуудлыг шийдээд одоо тухайн хэрэглэгчтэй цаг завын тав тухын гаргаж өгөх дээр ингээд зориод ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотой бид нар өдөр тутмын амьдралд ямар асуудал тулгараад байна. Тэр алган бол орох гэж бодож байна. Одоо жишээлбэл ямар төрлийн үйлчилгээнүүдийг бид нэр тийм хийж болох юм. Яг хэрэглэгчтэй санал болгож болох юм гэл ингээл явах бах. Ер нь ингэдэг л дээ. Ер нь компаниг хараад хахад ийм юм химээр байна гэдэг нэг санал санаачлаг гарна шүү дээ. Дотроосоо тийм тэгэл одоо хэрэглэгчдээсээ бид нар бас байнга судалгаа авдаг. Тэгээ ингээд явж итэл судалгаа тэнгуүтээ бас чинь нэг дэлхийн одоо мундаг компаниуд байгаа шүү дээ. Бас ингээд хөгжөөд ингээд явцсан. Тэдний туршлагаагаа зах зээлийн хандлага байна тий. Эдрийгээ ер нь харж байгаа бид нар нэг баг ярьж байгаа жилдээ ч юм уу те нэг том төсөл ер нь хийх гээд байдаг тал руугаа болцсон. Одоо манай компани өөрөө ер нь за энийг ингээд нэг төсөл болох гаргая. Тэгээ энийг ингээд бойжуулъя гэдэг тал руугаа. Тэгээ тэрэн дээр нь ямар хүмүүс хэрэгтэй юм те. Ингээд хүмүүсээ хуваарлаад төслөө байгуулад тэгээд одоо начиг хүмүүс одоо юу гэдэг project manager тал руу ингээд ажиллаад тэгээ ингээд бид нэр одоо өөрөө л энэ чинь бизнес хөгжил талдаа бас нэг үндсэн одоо үйл ажиллагаа маань явж байгаа. Тэнгүүд хажууд нь юуг нэмбэл те энэ маань илүү хүчтэй урагшлах вэ? Илүү одоо хол урагшлж чадах вэ гэдэг дээр ингээд ажилладаг. Тэгэхээр
яг тэрнтэй холбоотой ямар ч төсөл байж магадгүй гэж би бол боддог. Тэр нь одоо хүргэлт байна уу? Хүргэлт маань бол ороод бараг жил гарсан болчих. Одоо жигдэрч байгаа юм. Тий. Одоо эн чинь өөрөө анх бол зүгээр нэг ийм юу байсан шүү дээ. Хүний санаа л байсан байгаа шүү дээ. Ингээд тэгээд тэрэн дээр чинь манай ингээд апын хөгжүүлэлт маань орж ирээд хүмүүстэй ингээд янз бүрийн юм санал болгодог болоо тий. Одоо ингээд үнцэн аптайгаа хүргэлт маань илүү ийм холбосон. Тэгээ ажилтныхаа асуудлыг шийдсэн мэдсэн гэл. Одоо жишээлбэл ингээд манай нэг зүгээр дэлгүүрийн аппликейшн байснаа тэр чинь ингээд өөрөө тий хэрэглэгч рүү хандсан аппликейшн байснаа одоо дотоод дэлгүүрийнхаа ажилтнуудад ханддаг хувилбарт гардаг ч юм уу те. Ингээ байжснаа дахиад бүр одоо манай нөгөө фэн байгаа шүү дээ. Фэн хэрэглэгч рүүгээ хандсан бүр юм одоо гой юмнуудтай болол ингээл ер нь ингээл баяжигдаал яваад байдаг. Одоо тэр нь ингээд аппликейшн ч бай, үнцэн үйл ажиллагаа маань ч бай. Ер нь ингээд бид нар ингээд баяжуулаад тэлээд ингээд явдаг. Асар олон зүйлийг хийдэгтэй ер нь ингээд бодоход яг олон юм хийж байгаа учраас онох юм байна, бас алдах юм байна. Гэхдээ бид нар ингээд ерөөсөө манай нэг калчер нь энэ ингээ буруу юм ийцэн биш дээ тий. Гингүүтээ тэрийг боли гэдэг ч юм уу тийм бол ерөөсөө байдгүй. Тэр манай калчер байдаг болохоор айгүй олон шин санаачлаа бас гарч ирдэг байж магадгүй. Тэгээ бид нар тэрийг харж байгаа. Энийг ер нь жоохон зөрөгтэй талтай байна л да. Google-ийн жишээ байдаг лөө. Тэр жахнаа жишээл нөгөө зөвшөөрлөгөөхөө оронд дуучлалтгүй гээд зөвшөөрлөгөхгүйгээр хийж алдаж үзчихэд ардаас нь уучлаараа бид хэцэн шүү гэдэг. Гэхдээ тэр соёл бас нэлээд нэвтэрсэн. Танахнаас яг үнэртдэг л дээ. Тиймэрхүү юмнууд нь тэр гой соёл. Төслийн төсөл гүйцэтгэхэд явна гэхээр таны үндсэн ажил бол төслийг тодорхой хэмжээнд гүйцэтгэхэд тэгээ үр дүнг нь гаргаад ингээд явах тийм бага өөртөө тус бүр дээрээ бас бүрдүүлдэг байх яг төслийн хамт олон дандаа нэг адилхан төсөл биш болохоор өөр төслүүд байдаг болохоор өөр газруудаас бас хүмүүсээ аваад явдаг байх л та яг таны ажлын арга барил гэх юм бол тийм юу байгаад байна. За яг төсөл дээр бол манай компанийн хувьд ингээд харахаар соёлыг харахаар стартап тал руугаа нэлээ одоо стартап байдаг маш олон шин чанар манай компани одоо хүмүүс дээр байж байгаа. Хурдмарны шин чанар. Шинжинд бүрдсэн. Тийм маш хурдтай гэдгээсээ гадна стартап ч өөрөө ямар калчертай л үү те маш уяатан маш өндөр өсөлтийг ирмэлцэж яадаг тий. Тэгээд өөрөө хүмүүс нас яг тэрэндээ цогцсон одоо ажлын арга барилтай байдаг. Тэр ингээ бодохоор яг айгүй стартап тал руугаа. За төслүүд бол ингээд одоо яг харах юм бол миний төсөл бол яг компаниусаар нэлээд том төсөл гэж магадгүй. Гэтэ жижиг айгүй олон төсөл байгаа. Одоо зэрэг явж байгаа тий. Миний төсөлтэй хамт ингээд зэрэгцээ явж байгаа асар олон төслүүд манай одоо юу гэдэг чанарын хаалбч гэдэг юм уу манай одоо өөр тий бодлолт үйлчлэгээний хаалб одоо ийм хөтөлбөр ийм аян эсвэл одоо ийм төсөл ингээд жижиг тэнгүүдээ тэндээс тэрийг болохоор яаж бүрдүүлдэг вэ гэхээр бусад багуудаас ингээд хүмүүсээ ингээд бүрдүүлээ авчдаг. Тэгээ харангууд жишээлбэл би одоо компани нэг ажилтан байлаагт магадгүй би үндсэн ажиллагаа хажуугаар хоёр өөр төсөл дээр одоо төслийн багийн гишүүн болоо ажиллаж байгаа магадaltaй. Тэгэхээр өөрөө энэ чинь асар сонирхолтой гэсэн үг шүү дээ. Хүн ингээл үнцэн ажлыг хийхээс гадна дахиад ийм гой юмнуудад байнга ороод тэгээ тэр дахиад ингээд ер нь ингээ хүмүүсийг бусад компани харахаар ингээ би зөвхөн одоо санхүүгийн албаалах зөвхөн санхүүгийнхантайгаа л нийлдэг ч юм уу те би одоо борлуулалтынхаа нийлдэг мага компани бол тэр нь л харцсан гаагүй би ингээ өөр төсөл рүү орчдөг болохоор бусад албаныхаа асар олон хүмүүстэй ингээд найзлайн тохирлоо авах боломжтой. Тэнгүүд тэр маань айгүй одоо тэнгуүч тэр хүмүүс амар өөр төрлийн хүмүүс амжтай. Би маркетингийн хүнтэй найзлангуйч маркетинг хүн маш шал өөр хүн байдаг тий. Тэгээ бодохоор эн чинь айгу гоё боломж биш санагддаг. Одоо CEO-д орох гэж байгаа ямар ч ажлын байран дээр орж магадгүй хүмүүс тий. Залуучууд ялангуяа хамгийн хэрэгэлттэй байдаг таны ажлын байр бол дэлгүүрийн ажлын байрнууд байгаад идэгтэй. Тэгэхээр тим одоо ажил хийх гэж байгаа хүмүүс эсвэл одоо яг офис дээр ажиллах гэж байгаа танахыг сонирхож байгаа хүмүүст та одоо ажил карьерийн ямар зөвлөгөөг өгмөр вэ энэ дээр ямар байгаасаа гэж хүсэж байна. За одоо энэ чинь 2022 он тий. Тэнгүүд бид нар ингээд заавал жишээлбэл би туслах ажилтан байснаа үнцэн ажилтан болно. Үнцэн ажилтан байснаа би дэлгүүрийн туслах менежер болно. Ингээл тий. Ингээл яг хүн ингээд нөгөө шатаар ахдаг юмыг толгойд төсөөлөд байдаг. Манай компанид бол би бол их албагүй. Дуртай одоо ингээд альбан тушаал руугаа ингээд тий хэрвээ чиний одоо нэг ур чадвартай юм ингээ болж ах юм бол манай компани бол хөндлөн чиглэлтэй ирж юм уу те босоо чиглэлээр өвөр доошоо чиглэлч хамаагүй янз бүрийн ингээд альбан тушаалтаар ингээд
ажиллах боломжтой. Энэ нүрэ ингээ амар баялаг. Тэгээ яг энэтэй адилхан хүн бас карьераас тэгж харуулайг зүв санагцсан. Би ингээ заавал одоо би юу гэдэг тоондоо сайн амжин санхүүгийн хүн болно гэж бодхоос илүү одоо маркетинг дээр те маркетингийн ийм ажил дээр ажиллаад үзье. Одоо ингээд ерөөсөө маш чөлөөтэйгээр ингээд өөрийнхөө яг хүсэл сонирхлыг дагаад тэрнэлтэй илүү нэг ур чадвартай уягдахгүй илүү нөгөө евро тал руугаа сонирхол хүсэлтэй хийж үзье гэсэн тэр бодол руу нь илүү чиглэсэн байвал зүгээр юм болов. Одоо би өөрөө жишээлбэл одоо юу гэдэг өөрийгөө тоондоо сайн гээл тэнгүүтээ энэ компаниар ч ирэнгүүтээ санхүүгийн гэл ингээл байсан бол би амар их юм алдах байсан баг гэж боддог байхгүй юу. Эсвэл зөвхөн тэрийг хараад ажиллаадсэн бол айгүй их юм алдах байсан. Тэггүйгээр би одоо юу гэдэг за энэ ажлыг нэрээ хийгээд үзье. Ямар чаленж байна те ороод үзье гээл те тэнгууд нэг компани ч өөрөө бас ингээд боломжуудыг гаргаад өгч байгаа шүү дээ. Би өөрөө тим юм гисэнгүүт ингээд надаас боломж гаргаад өгнө. Тэнгууд бид хоёр ингээ хоёр талаасаа те ингээ уулзаад асар том өсөлтүүдийг ингээ хийж чадчих. Компанид ч хэрэгтэй, над ч хэрэгтэй. Ингээ хоёр талдаа бид нөгөө win-win гэж яриад идэх те. Тим нөхцөл байдлыг үүсгэж чадна. Тэр нь гэхдээ илүү хинээс шалтгаалах уу гэвэл одоо ажилтан надаас илүү шалтгаалж байгаа байхгүй тий. Би өөрөө ийм юм хиймээр байна, ийм гой болгомоор байна. Эсвэл би ийм юмыг туршиж үзмээр байна гэдэг санаачлах нь байх юм бол компани бол тэрэн дээр бол айгүй нээлттэй. Ер нь заавал манай компанид тэгж харддаг байх гэж бодод байдаг. Монголын компаниуд бас одоо гадны компаниудыг бодвол айгүй нээлттэй шүү дээ. Хүнийг одоо хөгжүүлээ, байлгыг, сайн үнэ хадгалыг гэсэн асар их сонирхол байдаг болохоор карьераа бодлоо өөрөө санал гаргах, өөрөө өөрийгөө сорих, тэр хүсэл эрмэлзлээ харуулах нь бол хамгийн чухал. Тэгвэл карьер хөгжит. Тэгэхгүй бол одоо тэгэл хэцүү шүү дээ. Компани одоо таахгүй шүү дээ. Өө чи юу хүсэж байна? Гинт нэг өдөр захирлж ирсэн ээ. Чи юу юу хүсэж байна? Гээл тэ. Чи ямар байна? Гэл тэр хүмүүс чинь тэгж асуух ямарч одоо яг за зэн болтгүй илгүй. Тэг яг сайн захирлууд асуудаг л да. Тэгтээ айгу ховор л гэж. Төрөний нөгөө нэг Монгол компаниудад боломжуудыг гэхдээ би бол аягүй их сайн санал нийлж байна. Тэгээд танай компанид ямарчсан соёл нь гоё бүрдсэн байгаа юм байна. Тэгэхээр танад орчоо, танад байгаа залуучууд маань ч гэсэн яг чиний саний зөвлөгөөг дагаад жоохон хурдтай хөдөлгөөнтэй те өөрийгөө илэрхийлэх юм бол тэр соёл дээрээ толгуурлаад ахиц дэвшил гаргах те карьераа хөөх одоо бүрэн боломжтой байна гэж ойлголоо. Тэгээд одоо энэ соёл чинь танай компани энэ соёл бас асар их таалагдчихж байгаа. Өөр компаниуд ч гэсэн энэ соёлоос бас тодорхой хэмжээнд суралцаад яваасай гэж хүсэж байна. Компани дээр ялангуяа нөгөө марк жижиг юм чинь одоохондоо соёл моёл ярих болоогүй гэж зарим хүмүүс аашлаад байдаг. Гэхдээ бүр 3 хүнтэйгээс ахуулаад тухайн компани соёл нь нөгөө нэг өрслөгдөж эхэлж идэг те. Тэгэхээр та 3 хүнтэй ч байсан хамаагүй, 5 хүнтэй ч байсан хамаагүй, 50 хүнтэй байсан ч хамаагүй ингээд компани соёлыг одооноос эхлээд нутагшуулах юм бол ирээдүйдээ 200-тэй болоход 300-тэй болоход те одоо ингээд CU шиг 2000 гаруй хүнтэй болоход хэрэг болох болоо гэж би энэ дээр бас зөвлөмөр байна хувийнхаа үднээс. За тэгээд маш сонирхолтой яриануудыг өрнүүллээ. Гоё нээлттэй ярьсан маш их баярлалаа. Тэгээд сүүлийнхаа подкастаа сүүлийн хэсгийг танд үлдээе. Тэгээд подкастаа бүгдээ хамтдаа дуусгацгаая. Ер нь аль компаниараа асар их бахархаж байгаа гэдгээ бол би байнга гэлдэг. Одоо таарсан хүн болгонд дэлдэг. Тэгээд одоо уулзгаар ингээд одоо бараг сүүл рүүгээ намайг надтай ярьж ийн гэж харахаас илүү манай компанитай ярьж байгаа юм шиг хандаад байдаг хүмүүс бүрдээ ингээл миний тухай ерөөс асах байлцсан шүү дээ. Манай найзууд байцууч дандаа ингээд манай компани тухай асуудаг. Тэгэхээр тэр нь бас нөгөө талтай хүн болгоны сонирхлыг татчихж гин гэж боддог. Тэгээд одоо дэлгүүр болон энэ бизнес дээр ажиллаж байгаа нийт залуучуудаа маш их баярлалаа тий. Бид нэр хамтдаа маш олон зүйлийг хийж байгаа, өөрчилж байгаа. Өнөөдөр дэлгүүр дээр очиод нэг зүйл хийж байгаа чинь ингээд нэг л зүйл юм шиг боловч тий. Энэ асар олон хүний амьдралд өөрчлөлт авчирж байгаа. Асар том өөрчлөлтийг нийгэм бий болгож байгаа шүү гэж бодосоо тий. Тэгээ бас хэрэглэгч манаас тэрийг мэдрээд эхэлсэн болохоор ингээл сонирхоод байна л да. Тэгээ сая IPO гарах чинь асар их асуултууд ирлээ шүү дээ бид нар чинь. Тэр мөрнөөс бол харж болно. Тэгэхээр би бол ажилтнуудаараа маш их бахархаж байна. Бид нар хамтдаа маш том зүйлийг хийж байна. Өрсөлдөгч өөрөөсөө бас айгүй бахархаж байна тий. Нийлээд бүр хүчтэй бүр энэ нийгэм чи бүр бодоо олох игээд ороод ирлээ шүү дээ. Тэр нь бас гоё. Тэгээ бүгдээрээ хамтдаа үргэлжлэе. Хамтдаа гоё зүйлийг хийцгээе. Олон гоё зүйлийг бүгдээрээ хурдан хийгээд хурдан үргэлжлэе л гэж хэлмээр байна.
За маш их баярлалаа. Тэгээд та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ энэ хүү подкаст таалагдсан бол та бүхэн цаашаа шеэрлээрээ бусдаа түгээгээрээ тэгээд зочиндоо бас маш том ажлын амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. Тэгээд дараагийнхаа дугаараар дахин уулзцгаая. Дахин уулзцгаая.